Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлтөй холбоотой, даатгалын санхүүжилт холбоотой бас нэг хэд асуудлыг хөндөж ярихгүй болохгүй байна л гэж үзэх гээд байна. Үндсэндээ уг нь бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл яг энэ даатгуулагчийн эрх шигт нийцсэн бие даасан бодлогыг бол хэрэгжүүлэх ёстой. Бодлогыг тодорхойлох ёстой. Даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн тэр бодлого болоо тусламж үйлчлэгийг санхүүжилтийг бол бас шийдэх тэр хэмжээний бодлогыг бол гаргах ёстой гэж хараад байна. Тэгээ бид бүхний үед улсын их хурл өөрөө ард түмний төлөөлөл иргэдтэй бид нар бас хаврын чуулганаар завсарласан үеэр бол бас уулзлаа. Эрүүл мэндийн төвийнхээ байгууллагуудтай салбаруудаар сорж танилцлаа. За ингээд явхад бол ерөнхийдөө нийтлэг сая 2-3 сар цумдуудаар яваад уулзахад бол нийт манай эрүүл мэндийн салбарынхаа маань бол энэ даатгалын сангийн энэ шин зохицуулттай холбоотойгоор сэтгэл ханамж бол үнэхээр муу байна. Эргээд иргэдийн эрх шиг болоод иргэдийн сэтгэл ханамж, гомдцтгэл бол бас нэлээд гарч ирэх ийм маягтай бол байна. За одоохондоо бол иргэдээр харьцсангүй нөлөөлөл нь бол бага байгаа. За магадгүй одоо сумдын эрүүл мэнд болоод аймаг оронтгийнхны хэлж байгаагаар бол магадгүй жилийн хагасаас бол нөхцөл байдал яг иргэдээр үүсэхээр эргээд тусламж үйлчлэхэн дээр бол нэлээд хүндрэл учрахаар ийм нөхцөл байдал үүсгэнэ гэдэг асуудал гарч байгаа. За би бодит жишээтэйгээр яриа. Өнөөдөр Монгол улсад 4500 орчим эрүүл мэндийн байгууллага байгаа. За энэ эрүүл мэндийн байгууллагууд бүгдөө гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоонд бол шилжсэн. За хөндөж ярьж байгаа асуудал бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалын газар буюу эмдүүц, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эмнэлгүүдийг гүйцэтгэлээр бусаар санхүүжүүлж байна гэдэг асуудал гарч байгаа. Гүйцэтгэлээр бусаар. Энэ асуудал яаж ийм нөхөр нэг талдаа бол одоо санхүүжилтийг нь хааж авчиж байгаа, үзүүлэх тусламж үйлчлэхийн оншиг нь бол үйлчлэгчийн тоог нь хязгаарлаж байгаа асуудлыг гаргаад байна. Биднэрт сая он гараад гэрээг одоо санхүүжилтийн гэрээ байгуулахдаа бол ерөөсөө бидний саналыг авахгүйгээр тоог нь заагаад эрүүл мэндийн төвийн нэрийг нь бичээд тулгын шаардах байдлаар бол байгуулж байна. Ямар ч үнэлэхгүйгээр мөнгөн дүнг зааж санхүүжүүлэх энэ одоо асуудлыг тулгаж байна. За ингээд тухайн тэр одоо юу гэдгийг энэ тусламж үйлчлэхэн дээр нь бол хязгаалт хийж яах асуудлыг тавьж байгаа. Энэ дотор бол юу вэ нөхөр сая таны хэлсэн хэвтэлтийг бол багасж байгаа асуудлыг тавьж байна. Өдрийн эмчилгээний зардлыг бас бууруулж байна. Дуудлага буюу түргэн тусламж яаралтай эмчилгээнүүдийг бол ингээд бууруулж байгаа зардлууд гарч ирж байна. За энэ анхан шатн дээр очихоор яг ямар хэмжээтэйгээр зардлыг бууруулж байгаа юм бэ гэдээ аваад үзэхээр 24 оных нь сумын эрүүл мэндийн төвийн зардлуудыг нь хэр хэмжээнд баталсан тэрийг нь 25 онд хэр бууруулсан юм бэ гэхээр ойролцоогоор бол 40-с 50% бууруулж чинь гэж байна. Нэг сумын эрүүл мэндийн төв бол нэг 160 орчим сая төгрөг авч ирсэн бол энэ жилийнхэн 445 болдог ч гэдэг юм уу. Ингээд үндсэндээ бол 50 орчим хувиар бууруулж чинь гэж байна. Тэгэхээр энэ бол бага хэмжээний зардал бууруулалт биш. Асар том хэмжээний очиж байгаа. Бараг 2 дахь хэмжээний. Аймгийн эрүүл мэндийн төв дээр очихоор нэг 20-с 40% бууруулж чинь, 20-с 30% бууруулж чинь. Нийслэл дүүргийнхэн бас ялгаа байхгүй, нэгдсэн одоо нөгөө дүүргийн эрүүл мэндийн төвийн хэдэн бас ялгаа байхгүй. 20-с 30% бол бууруулж чинь гэж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ одоо бол цаашд хэвийн үйл ажиллагаагаа бид нар жилийн хагасаасаа явуулахад хүндрэл үүсгэнэ. Зардлууд нь бодит бус учраас цалин шимтгэл татвараа төлж чадахгүй, эмийн үр төлбөрөө төлж чадахгүй, ийм эмнэлгийн хэрэгслээ хангаж чадахгүй, хоримтлогдсон өөр бол нэлээд үүсэх нөхцөл байдал үүсгэнэ. Одоо энийг бид нар яах вэ? Бид нар дээр одоо бол үндсэндээ хуучин орд үрэх гэдэг асуудал үүсдэг байсан бол онш дүрсэн, үйлчлүүлэгчийн тоо дүрсэн яаралтай зочмог иргэдэд авах боломж одоо байхгүй болж байгаа ч гэдэг юм уу. Ийм нөхцөл байдлыг бол хөндөж яриад. Тэгэхээр энэ бол нэг талдаа яг иргэдийн эрх ашиг хөндөгдөх асуудал гарна шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн үйлчлэгийг үзүүлэх ёстой. Энэ дээр бодлогоо бие даасан байдлаар гаргах ёстой. Энэ санхүүжилтийг нь бол нэг талдаа шийдэх ёстой гэдэг асуудал байгаа. За мөнгө сайхан сайд хариулт өгье. Тийм одоо тоо хязгаар тавиад ирэхээр энэ чинь бас гүйцэтгэлийн санхүүжилт нэг талаасаа биш болчиход байгаа. Тэгээ яагаад тоо хязгаар тавиад байна гэхээр одоо байгаа мөнгөнд л бид нар хойролтой шүү дээ. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд бүх тусламж үйлчлэгээн дээр нь хязгаарлалт байдаг байсан бол энэ жил бид нар энийг ангилсан юм байна. Нэн шаардлагатай тусламж үйлчлэгээ бид нар ямар нэгэн хязгаарлалтгүй архаг төлөвлөгөөтөр хийж болох зүйлдээ хязгаарлалтууд тавьсан. Тэгэхээр бид нар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тусламж үйлчлэгээ зөвхөн хүргээд хяналтаа сайжруулсан энэ тогтолцоо руу орё гэх юм бол өнөөдрийн байгаа санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлээд 6% хүргэчих юм бол гүйцэтгэлийн санхүүжилт маань одоо утгаараа хэрэгжих ийм боломж бүрднэ. Тэгэхээр энэ өрхийн эрүүл мэндийн төв, зарим энэ сумын эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилт яг нийлүүлээд аваад энэ чинь 2 янзын санхүүжилт аваад байгаа шүү дээ. Сумын эрүүл мэндийн төв. Нэг иргэний санхүүжилт
гүйцэтгэлийн санхүүжилт гээд хоёр талаасаа санхүүжилт аваад байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжснээс хойш 21 оноос хойш өнөөдрийн байдлаар сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт хамгийн багадаа 2 дахин нэмэгдсэн. Ихтэй 3 дахин нэмэгдсэн байна. Энэ жилийн хувьд нийлбэр нийт санхүүжилт нь тэгж 40-50% хасагдсан сумын эрүүл мэндийн төв огтоосоо байхгүй. Эдгээр зөвхөн нөгөө 4 төрлийн тусламж үйлчилгээгээ ярьж байгаа. Тэрнээс хасагдсан хасагдлын нэг иргэн талд нь нэмээд өгсөн. За энэ дээр харин эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ерөнхийдөө анхан шатанд ийм санхүүжилт, авалгаа шаталт ийм санхүүжилт, хувьд ийм санхүүжилтийг олгоно шүү гэд нийт төсвийг нь батлаад өгдөг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр яг энэ эмнэлгүүдтэйгээ тулж гэрээ өгдөг. Энэ явцад бас өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр нэг энэ баталж өгсөн төсвөөс 15 тэрбум төгрөг дутуу баталсан зүйл зарцуулсан ийм зүйл байгаа юм байлээ. Тэгэхээр зарим нэг сумдууд дээр энэ зүйлийг мань эргээд хуваарлтууд нь хийгдээд ирэхээр өшөө сайн санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол хасагдсан сум огтоосоо байхгүй шүү. Энийг жоохон нөгөө ялгаж салгахгүй ойлгоод. Төрөүний хэлсэн нөгөө шаардлагагүй хэвтэлтэйг бид нэр багасгаад илүү их эмч эмнэлгийн ажилтнаа санхүүжилт зарцуулах энэ боломжийг нь олгож өгч байгаа. Тэр яаралтай тусламж дуудлагыг бол бид нэр хязгаарлахгүй. Тэрний санхүүжилтээр бол бид нар ямар нэгэн хязгаарлалт хийхгүй, энийг шууд олгоод явна гэдэг ийм одоо ерөнхийдөө байр суурьтайгаар санхүүжилтуудыг олгож байгаа. Тэгэхээр бид нар яалтчгүй нэг талын одоо нэг өөрчлөлтийг хийж энэ хэвшмэл ойлголт эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй өвчлөлүүдэд бид нар хэвтэхгүйгээр ингээд эмчилгээгээ хийлгдэг энэ тогтолцоо руу бол бид нар орохгүй бол бид нар зөвхөн санхүүжилтээ нэмэгдүүлээд байдаг. Нөгөө талдаа бүх төрлийн тусламж үйлчилгээг шаардлагатай шаардлагагүй бүгдийг санхүүжүүлээд байвал энэ сангийн мөнгийг хэдэн хувьч хүргээд хүрэхгүй. Тийм учраас бид За ганц зэргийн тэмүүлэн гишүүн тодруулжсоё. За энэ дээр та хэд маань анхаараарай та. Тэгээ энэ чи явж эргээд л яг нэг даатгалагч болоод иргэдийн хэрэгштэй хамааралтай асуудал. Жилийн эцэс тэгэл одоо ерөөсөө эхнээсээ л энэ дүүргийн эмнэлгүүдээр бол нэлээд хүндрэл үүссэн, иргэд бухимдаад эхэлсэн ийм нөхцөл байдал үүсээд байдаг. Таны ярьж байгаа шиг зөвхөн наад хэвтэлтийг багсаж байгаа асуудал биш. Өдрийн эмчилгээ, дуудгал, яаралтай төргөн тусламж гэдэг эдгээр чи бүгдөө л бусж байгаа асуудал байна. Тэгээд энэ эрүүл мэндийн даатгалын газрынхан энэ анхны шат болоод одоо 2 дугаар шатлалынхаа эмнэлгүүдтэйгээ гэрээгээ байгуулахдаа ядаж саналыг авахгүй хүчээр тулгаад та нар нэг энэ дээр тайлбар хэлэх байхгүй зүгээр энэ дээр зураад нааш нь явуул гэдэг байдлаар хандаад байгаа байхгүй. Гэтэл тэр зураад явуул гэж байгаа тэр одоо тоо хэмжээ нь болохоор өмнөх жилийн гүйцэтгэл тооцоололд суйрлахгүйгээр ерөөсөө ямар ч тооцоо судалгаагүй ингээд чанартай үйлчлэгээ үзүүлэх боломжгүй болгож яана л гэдэг асуултыг тавьж байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд асуудал дагуулгаар байна шүү. Эрүүл мэндийн салбарынхан бол нэлээд одоо сэтгэл ханамж муутай л одоо юм байна. Иргэд дээр энэ асуудал одоо удахгүй